Ганбаатар дараа бид хоёр ерөнхийлөгч Баттуулгатай уулзсан. Тэгэд бол манай Ганбаатар дараа бол бас хэлсүүгээ давтан хэлээд би одоо энэ 4 жилд бол улсын хурлын гишүүний ажлаа хийнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Харин одоо нутгийн ах Баттуулгын ерөнхийлөгчөөгөө дэмжиж гэж бодож байгаа гэж бас надтай зөвлөхгүй шууд Баттуулгын ерөнхийлөгчд хэлсэн. За тэгээд нэг үг хэлсэн. Бас тэр хоёр хүний хооронд бас нутгийн хүмүүсийн хооронд бас нэг үл ойлголцох байдал байсан юм шиг байна лээ. Дэрийг бид нар мдээгүй байсан. Ганбаатар дарга маань 17 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө би Баттуулга танд нутгийн хаах таавал 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж амлаж байсан. Тэгтээ энэ энх хоёр дарга Монгол Ардын хусгалт намынхан маань намайг нэр дэвшсээр дэвшүүлсэн. Тэгээ би одоо уучлал гуйж байна. Тэрнээс хойш уулзахгүй бас нүур халуун байсан гэж хэлсэн. Тэгтэн би дотроо яг одоо хоёр хүний хооронд, хоёр эр хүний хооронд яриа болсон юм байна. Нэгэн тэр ярианыхаа тохиролцоогоо зөрчсөн юм байна. Тэгээ хоорондоо уулзалтаас ойлголцож байгаа юм байна гэж бодсон. За тэгэд бол Баттуулгын ерөнхийлөгч яг вэ тэр яриа бит хоёрын хооронд болсон үнэ. Гэхдээ одоо Ганбаатар дэвшчихвэж Ардын намынхны сандыг хагалж ийж тэгэд би бас сонгуульд амжилттай оролцох юм нөхцөл болцоо бүрдсэн юм аа. Тийм учраас Монгол Ардын хусгалт намын даргад Монгол Ардын хусгалт намд бас баярлсан гэдгээ Баттуулгын ерөнхийлөгч тэр үед хэлжсэн. Тэгэхээр би бол одоо ерөөсөө ингэж бие биенээсээ нууж хоёр хүн хоорондоо ярьдаг маягаар улс төр хийх нь бол зохимжгүй гэж үздэг хүн учраас нэгэнтээ ингэж хэлснээрээ бай гэж байгаа бол хэлснээрээ байгаад тэгээд зариг юмэнд манай Ганбаатар дарга маань ярьслах өгцсөн надтай зөвлөгөө, хамт олонтойгоо зөвлөгөө. Дээр нь миний дэргэд одоо Баттуулгын ерөнхийлөгчийг дэмжинэ гэдгээ байр суурь илэрхийлсэн. 17 он тэр хоёр хоорондоо ярьсан байсныгаа бид хэлээгүй байж байгаа сүүл би мэдсэн. Тэгээ ийм маягаар одоо хоёр хүн хоорондоо ярьдаг. Ярьснараа байж чаддгүй юм улс төрийг бол би ер нь өөрчлөх ёстой гэж бодож байгаа учраас энэ удаагийн сонгуульд бол Ганбаатар дарга маань анханасаа Эрдэнэтийнхээ сонгогчдын төлөө ажиллана гэж байр суурь илэрхийлсэн учраас Ганбаатар дарга сонгуульд нэр дэвшихгүй болов уу гэж ингэж бодож байгаа.